манай подкастыг анх сонсоод таалагдахгүйсэн бол 2 дахь 3 дахь сонсоод үзвэл таалагдана. Яг мэдчихэв гэж. Тэ. Та яг одоо Panorama подкастыг сонсож байна. Бид гурав Канада, Австрали болон Британи улсаас өөрсдийн гадаад дамжих туршлага, сурсан зүйлсээ ярих зорилгоор мигмар гарыг бүр шинэнгээр та бүхэнтэйгээ уулзаж байна. За ингээд подкаст руу орцгоё. За өглөө өдөр орой мэнд. өглөө өдөр шөнийн мэнд guys. За өглөө өдөр шөнийн мэнд сонсогчдоо. Сонсогчдоо. Йой. Амар сандраад байна гэхгүй. Хөөс амра хей тавато. Та өмнө тэрийг ярьсан уу? Яриаггүй штэ. Хальт англи үг ашиглахгүй маань гэж л ярьсан. Тийм. Тэр ч одоо Гэхдээ англи үг ашиглах зүгээр санагцсан. Тэгээд угаасаа англи үг ашиглахгүй бол би чадахгүй хаа. Чадхаараа л ер нь тэгээд угаасаа нөө гадаадд байдаг болохоор бүх юм үг нь яг ингээд монголоор шууд орж ирэхгүй байгаа байхгүй. Зарим үгнүүд нь яг ингээд англиар хэллээд тэрийг бол чадхаараа засах гэж угаасаа хичээгээд тэгээд яг хаяа бас болдгоо маа нөгөө нойр дутуу мотоо явж байгаа л тий. Яг одоо би хичээнэ. Бас асуудал нь яг англиар ярихдаа байгаад байгаа биш юм шиг санагдсан надаа. Яа тэгэхээр яаж ярихтай байгаад нөө. Яаж ярихдаа ч бас яг биш заяо. Тэгээ юунда байгаа вэ гэхээр та нөө Science Minds подкастыг сонсдог уу? Ага. Science Minds. Ой би анх гарахт амар сонсдог байсан юм а. Тэгээ сонссоо. Тэгээд тэрний яг нэг эхний нэг юм уу 2 дугаар анги дээр нахаа хамгийн анхны юм уу 2 дугаар анги дээр нь л ах тэгж ярьж байсан байхгүй хүний хоолойнд тасах хугацаа хэрэгтэй байдаг гэд. Тэгэхээр бид нарт яг нэг хоолойнд тасах хугацааг нь угаасаа хугацаа нэрэ болоогүй байгаа юм байна л та. Одоо шинээр орж ирж байгаа хүмүүст гэх юм уу. Тэгэхээр шинээр орж ирж байгаа анх удаага сонсож байгаа хүмүүс яг шинэ хоолой болоод ирэхлээр автоматар таалагдахгүй байна гэж хүлээж аваад байдаг гинэ. Яг нөө дассан сурсан юм нь сонсогдохгүй тэгээд ахаар тэр Science Master тэрийг амар дэлгэрэнгүй тайлбарлажсэн. Тэрийг сонсоод би бас яг за бас нэрээ тэгдэм байна да гэж бас бодож ирсэн. Тэгээд яг энийг ингээд бодоод үзэнгүүт хүн яг ингээд та хоёрт одоо анх удаага хүнтэй уулзаад шууд бүр ингээд амар клик хийгээл те амар таалагдтал эсвэл бүр ингээд зүгээр л шалтгаангүй ингээд нэг амар тийм дуртай биш ч юм уу те нэг хийж байгаа үйлдэлүүд нь сонир санагддаг ч юм уу нэг хүнийг жааж хийгээд байдаг штэ. Та хоёр ер нь яаж хүнийг тэгж хүлээж авдаг одоо шинэ хүнтэй бол танилцахдаа шууд тэгж хүлээж авдаг штэ. Шууд клик хийдэг үү? Тийм би ингэж бодсон. Яг учирлынхтай бол 100 санал нийлж байна. Би бас анх нөгөө сонсдог байсан. Одоо нөгөө Стефани сүг айгүйх сонсдог. Хамгийн анх ингээд сонсож байхад амар маягтай юм шиг сонсогдоод байсан байхгүй. Ярьж байгаа юм ингээд амар тийм жоохон гонхтой тийм адал явдал модалтай ч юм уу тийм жоохон cheerful тийм нөгөө аятай хүмүүс байдаг шүү дээ. Ингээд юм ярихтаа амар хөвгчлөлтэй юм шиг ярьцдаг ч юм уу. Тэгээ би анхандаа тэрийг сонсохоор ингээд асчихгүй тэгээд айгүй хурдан яриад байгаа юм шиг санагдаад байсан чинь подкастын би одоо ингээл crime podcast тэгээ дээрэс нь ийм gossip бидэр ярьдаг, ховжоо бидэр ярьдаг, тиймэрхүү подкастын сонсоод дассан чи одоо яг тэрэнд нь яг дасаад эхэлсэн. Одоо Стефани Сүү шиг өөр адилхан ярихгүй бол бус хүмүүсийг бас ингээд дүгнээд байгаа байхгүй. Тэгээ угаасаа хүмүүс сонсоход би ингээд төр тарыгээл жоохон бас яг ийм гоё ингээд уянгалуулж чадахгүй л байна л та. Гэхдээ тэрийг өөрийнхөө хэмжээнд бас арай хичээгээ засахыг хичээнэ. Гэхдээ бүр сайн нэг мөсөн болчихгүй хаа. Би бол яг логикоор ярихад бол зүгээр гинт дараачийн подкастаас бид нар одоо суулог ашиглахаа байлна гэж болж чадахгүй. Тэрээс нь англи хэлэлцгүй ярина гэж бас чадахгүй. Тийм шүү дээ. Шууд тэгэж юу яаж өөрчлөгдөж чадахгүй шүү дээ. Минагийн хувьд бас юу
тийм анх сонсоход нэг сонир санагдчихсан дараа нь сонсохдоо дуртай болсон ч юм уу. Тийм подкаст. Бидний нууцын хоёр. Тийм тий. Би бас яг тэрийг бидний нууцын хоёрыг яг ингээд анх сонссон чинь Номийн үгүй ерөөсөө нөгөө цариг нь хардггүй сонсдог байсан байхгүй эхлээд. Тэгээд тэгсэн чинь амар найлан хайч юм шиг нэг л тийм эхлээд байгаа шиг ирдэг тий. Тийм эхлээд байгаа шиг. Би хайртай шүү. Тэр найланхаа гэж хэлж байгаа ч гэсэндээ би тэр хоёрыг заавал гаруул сонсох амар дуртай. Тэр хоёрын хоёрынх нь хийдэг подкастыг одоо ингээд сонсохоор найзуудтайгаа ингээд ярьж байгаа юм шиг темпэнд нь гац мацж байгаа юм бодож байгаа тэр хугацаанд нь би өөрөө бас юм бодсон нэг хамт яриа өрнүүлж байгаа юм шиг. Бүр яг тийм тий. Одоо яг тэр хоёрыг би анх сонсоод хоолойг нь ялгадгүй заяо. Ингээд хинэн яг хинэн ингэдэг нь ялгадахгүй бас ингээл юу яагаад нэг танихгүй байсан болохоор юм уу би эхлээд хамгийн анх нэг удаа сонсч үзчихэд сонсч чадахгүй болоод тэгээ би бараг 2-3 удаа сонсох гэж оролдоод болж байгаа байхгүй юу. Тэгээ дараад нь яг аль ангийн сонссон мэдхгүй. Гэхдээ айгүй олон recommend тэгээд би дараа нь дахиад бараг 4 дахь удаага оролдож үзчихэж тэгээд надад амар таалагдаад тэрнээс хойш нөө ингээд ер нь л бараг сонсоогүй анги бараг үлдээг баха. Бараг бүхэл анги сонсцсон даа. Бараг л бүх анги сонсцсон байгаа. Би бас яг тэгж. Тэгээ зөвхөн подкаст гэлтгүү одоо кино миноч гэсэндээ одоо шинэ кино үзэх те шинэ мэдээлэл хүлээж авах одоо хүнд угаас амар их энержи зарцуулагддаг. Тэгээд яг одоо хүн тэр шинэ ямыг хүлээж авахын тулд одоо хуучин мэддэг юмаа сонсох, мэддэг хүмүүсээ сонсох, мэддэг хүмүүс юмаа үзэх тэ гаргадаг энергиэсээ арай хамаагүй илүү их энерги гаргаж тэрэнд төвлөрч тэгэж орж иж тэр хүн тэрийг ойлгож хүлээж авч тэрэндээ дасах шаардлагатай байдгийн байна л та. Тийм болохоор анх сонсож байгаа юмнууд ингээд одоо зарим хүмүүст одоо бүгдэнд нь гэж хэлэхгүй л те зарим хүмүүст ингээд анх сонсож байгаа юмаа шууд дурлаад одоо дуртай байгаад хүлээж авахд бол жоохон хүндрэлтэй байдаг юм байна. That's why. Харин тий. Би бас яг тэгээд тийм бохгүй юу. Одоо жишээ нь Friends-ийг л гэхэд яг намайг жоохон байхаас эхлээл хүмүүс яг англи хэл сурж байгаа хүмүүс Friends үзэхээр амар гоё байдаг. Friends үзэх айгу зүгээр Friends гоё гэл амар хэрдэг байсан. Тэнгүүд чинь би одоо Friends-ийн тэгэл ингээл үзэх гэж би pilot ангийг нь хэдэн удаа үзснэ ч санахгүй байна зөө одоо. Би амар одоо цаа хийжсэн. Тэгээ би бүр яг юу ингээ инээдтэй байгаа юм бол яагаад тань хүмүүс инээгээд байгаа юм бол гэдэг ч юм уу тий. Яг тухайн үеийг бодох юм бол миний англи хэлний төвшин бас өнөөдрийнхтэй харьцуулахад хамаагүй муу байсан байх. Дээрээс нь sense of humor энэ ч юм уу те арай хөгжиж амжаагүй ч юм уу. Тиймэрхүү байсан болоод би Friends-ийг үздэг болох гэж айгуу зовсон ихэндээ. Тэгээ тэрнээс хойш бол зөндөө үзсэн л те. Яа. Тэр нөгөө YouTube дээр нэг охин нэг gossip ярьдаг channelтай болсон байна. Yes. Би тэрийг чинь бүр Musicaholic. Yes, I love her. Яа, би зүгээр тэр ангийг үзэл эхний зүгээр нэг ангийг үзсэн чинь ингээ бүр амар таалагдсан байхгүй юу? Аха. Одоо гээд бид гуравтай айгу төстэй санагдсан. Англи дунд нь айгу их ашиглагдгээд тэрийгээ ингээд бичлэгнийхаа доод талд орчуулад тавьчихдаг нь амар их хүч хөдөлмөр гаргаж хүмүүс тэрийг гаргадаг байгаа байхгүй. Тэгээд юм ярихтаа амар сонирхолтой ярьдаг. Монголд яг тийм ховж ярьдаг ийм channel яг хэрэгтэйсэн шүү гэнэ. Одоо амар гой санагтаад яг Стефани Сүү яг тиймэрхүү юм мөртлөө яг англи хувилбарыг хийдэг. Тэгж яхад энэ охин болохоор ингээд бүр монгол хэл дээр бэлдээд амар ойлгомжтой, тэг амар хөгжилтэй ярьж байгаа нь надад бүр амар таалагдсан. Тэр охины бүр Instagram-ийн хүртэл тагсан. Амар тийм хөгжилтэй, өөртөө ихтэй тий. Тэгээд би нэр яг одоо Instagram дагаяг л мартаад тэр охин амар гоё ярьдаг тий. Би бүр энийг барыг жилийн өмнө бол үгүй өнгөрсөн өвлж мэдсэн болоо. Нэг удаагүй байгаа шүү дээ өөрөө нэг YouTube channel эхлүүлээд нэг удаагүй байгаа байхгүй юу тэгсэн ирнэ ингээд шууд ихнийхээ бичлэгээс эхлүүлээл ер нь амар гоё юм ярианы баялаг ихтэй юм мэдгүй их сонир storytelling нь амар гоё заяо тэгэл ихний бичлэгийг сонсчоод бүр oh my gosh ингэж ярьдаг болчих юм бол үнэхээр
гэж бодоод тэгтээ сонссон шүү дээ. Тийм шүү. Тэгээд бит хоёрын бас ялгаа нь болохоор энэ охин ингээд айгүй хурдан тэгээ ойлгомжтой ярьдаг. Би ингээд хэлэх гэсэн санаагаа дотроо ингээд бодоод за энийг яаж ингээд яах вэ гэд эвтэйхнэр ойлгуулах уу гэж бодохороо ингээд нэг яг юм хурдан темпэнд орсон хүмүүстэй тим ярианд дуртай хүмүүс сонсоход жоохон юм түртээд ингээд амар ядаргаатай сонсогддог баха гэж би бүр өөрийгөө амар ясаа. Тэгээд яаж эвтэйхэн юу ярих уу гэд одоо энэ охиныг л дагаад харъя да гэж суралцъя да. ийм л суралцъя да. Харин тийштэй сая сүүлийн тэр нэг дидигийн хэрэг мэргийг би нөгөө нэг хин Гойстэй. Рубигийн чаналаас хамгийн их сонссон байхгүй юу? Уусаа би нөгөө нэг Рубигийн тэгээд би дүүтэйгээ энэ талаар ярьж байгаад тэгсэн чинь бит хоёрын ярьж байгаа юмнаас манай дүүгийн ярьж байгаа юм арай илүү байгаадс байхгүй. Тэгээд чи надад хаанаас олж сонссон юм гэдгсэн чинь арай энэ охин ярьж байсан штэ гэж гаргаж ирээд тэгээд мюзиколог охиныг анх олж мэдлээ би сая л. Тэгээд тэрийг бас анх сонсож байгаад за ёо нэг л хоолой чихэд наалтахгүй шүү. За маргааш дахиад сонсоод үзье гэд. Тэгээ маргааш нь дахиад сонсч үзээд бас арай наалтахгүй. Тэгээ оройн дахиад сонсч үзсэн чинь яг наалдаж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр надад яг нэг жоохон хугацаа хэрэгтэй гэдэг юм шиг байгаа. Нэг шинэ юмыг хүлээж авахтаа нэг жоохон би удаан юм байна гэж би өөрийгөө дүгнсэн. Тийм. Тэгээд бас энэ дээр нэг ажиглагдсан юм анхны сэтгэгдэл гэж байна л да. Анхны сэтгэгдэл гэх юм уу хүнээс авж байгаа анхны сэтгэгдэл хүнд төрүүлж байгаа анхны сэтгэгдэл гэх юм уу тий. Би яг одоо сүүлийн үед улам амар тийм болцсон байна гэдгээ би өөрөө ажиглалаа. Сүүлийн хэдэн хоног гэхгүй. Ямар болсон гэж дордоод байгаа юм байна гэж анзаарагдаад одоо яг тэр комфорт зондоо шигдээд байгаа юм шиг. Тэгээ шинэ хүмүүстэй уулзахаараа ингээд надад ерөөсөө эхэндээ таалагдахгүй заа. Бүр ингээд дургу хейт хийж байгаа юм бол байхгүй. Зүгээр шинээр хүлээж авахд надад амар ингээд хугацаа шаарддаг юм байна гэдгийг би анзаарсан. Заавал тэгээл хүн болгон эхний уулзсан хүн болгондоо бас дуртай байх чалбгүй бас дургу байх чалбгүй яг юм neutral талаасаа тий яг аль алинд нь биш тэгэж угаасаа хүмүүс ханддаг баха. Тэнэчгүй бол одоо ямар тийм амар гинэн байх ёстой ч тий хүн болгон дуртай. Тэгээ ихэндээ угаасаа тэгээ хүн болгонтой ч бас найзуудтай халб хүн чинь тэгээл би хараа хандж байгаа амар зөвл юм шиг. Үгүй харин би болохоор зэрэг юу яагаад байхгүй юу? Эсрэгээрэн чинь нөгөө хүнийхээ өөг нь хайгаад идэм шиг санагдсан. Яг өөсөвинг хайгаад ингээд нэг жоохон ноомоо хайгаад байгаа юм шигээр за айгу муухай гэхгүй юу? Та хоёр тэгдэггүй юу ч гэх шиг. Энэ тэгээд шинэ хүнтэй танилцааг удацсан болохоор нэр санахгүй шүү яадаг лээ. Шинэ хүнтэй танилцах нөгөө нэг давтамж нь холдоод ирэхээр шинэ хүнтэй танилцахаараа яахаа жоохон мартаад тэгээд яг танилцсангуудаа яг одоо таньдаг хүмүүстэйгээ харьцуулж байгаа байхгүй. Тэрэн шиг ч юм уу, энэн шиг ч юм уу тий. Тэрнээс энэ нь өөр юм байна. Надаас энэ нь өөр юм байна гэд өөр юмнуудаа илүү их ажиглаад тэр нь бас ингээд жоохон таалагдахгүй байгаа юм шиг тийм мэдрэмж өгөөд идэм байна гэж би бодлоо. Тэгээд тэгж би бодож байсан хэрнээ хэсэг хугацааны дараа sorry. Юуне? Sorry. You can just leave it on top of the sofa. It's fine. Yeah. I'll see you the day after. Yes. I couldn't sleep because I forgot I was doing podcast, so I had to stay awake even though I took my sleeping pill. For fuck's sake. I'll see you. Have a nice day. Bye. Чамтай Монгол охин гэж амжаад байгаа юм бахта гэж бодсон. Шууд харин монгол хүнтэй монголоор ярих хань гэж гайхлаа. I was like my brain. Би нөгөө нойрны юм ууцсан. Тэгээд нөгөө подкаст хийх мартаад яг ундахчихсан байхгүй юу. Тэгснэ бачтай хизээ подкастаа бичнэ гэдэлээ гэж бодсон байхгүй юу. Тэгээд чалгасан чи харин өнөөдөр л таараад тийштэй за унтахгүй гэ көричээ тэгвэл өмнөх подкастн дээр ороогүй. Тэгээд sorry. Би тоёртой ярьсан чи ирчээрээ монголоор яриад явцдаг дөрөвнийхөө үнтэй. Зүгээр энэ дарагч байгаа ч шиг тий.
Тэгээд ямар ч гэсэн би эхлээд хамгийн анх хүнтэй уулзахаараа ингээ жоохон дуртай бол биш те. Жоохон дургу тал руугаа орох гээд байгаа. Би нөө. За. Яа бичиж байна. Сая харин хальт салчлаа. Зүгээр. Үргэлжлэл яч. Микрофон салчихлаа. Тийм. Тэгээ ямар ч гэсэн хэсэг хугацааны дараа одоо эргээд харангуут би тэр хүмүүстэй амар дуртай болсон. Vibe нийлээд. Тэгээ нөгөө хүмүүсээ амар ойлгохдаг болсон заяа. Одоо ингээд угаасаа өөр байгаа штэ. Өөр гэдгийг нь хүлээн зөвшөөрөөд за энэ хүн ийм юм байна. Тэгээд энэ нь ингээд идэм биш. Тэгээ ойлгоод ирэнгүүтээ нөгөө хүнтэйгээ илүү дотн мэдрэмж аваад эхэлдэг юм шиг санагдлаа. Манай ажил дээр нэг менежер гэдэг байхгүй юу? Нэг Аз 45 орчим насны. Тэгээд тэгсэн чинь тэр ихч ингээд одоо хаанх ингээ менежер болоод ингээд бидэрт ингээд ажил яаж хийх ёстой ингээд заагаад ангууд би нэг тийм хүнээс яаж юм хийх заалах амар дургүй хүн юм гэдгээ бас ойлгосон байхгүй юу. Тэгээд тэр хүн ингээд юм хэлэхдээ ингээд нэг тийм амар юм authority tone-оор ярьдаг. Одоо би тэрийг бас монголоор орчуулах гэсэн толгоорхгүй байна. Ямар удирдлагын төвшний хэмжээнд харилцаад байдаг. Жишээлбэл oh my god. Одоо чи энийг ингэж хийж чадах уу гэхгүйгээр зүгээр чи энийг ингэж хий гэдэг нэг тийм захирингуй хэлбэрээр хэлдэг. Тэгээ тэрийг би ингээд амар зөрүүд болохоор тэр тэгж хэлж байгаа нь дургуй өрөөд албаар тэгж хиймээргүй ч юм шиг санагдаад байдаг аахгүй юу. Тэгээд тэгсэн чинь сүүлдээ бид хоёр ингээд бүр бестис болсон заяа. Тэгээд нөгөө надтай ингээд бүр би ингээд жишээлбэл ингээд ажил дээр ингээд амар юм жок мөг тоглоом хийгээл хүмүүсийн инээлгэл тэнийг юм яриад яваал тэгэл явждаг. Тэгсэн чинь намайг бүр shut the fuck up. Тэгвэл би тэрээс асан гот улам хөөрч мөрөөл нөгөө тийм хэрэг ингээд дотн биш байхад хэрэг тэр үгээ надад хэлсэн бол энэ одоо юу гээд байгаа юм бэ гэж би бодгоо байхгүй юу. Хизээч нөгөө нэг одоо тийм үгийг хэлэх төрлийн хүн биш. Одоо shut the fuck up гэдгэн зөвхөн нөгөө дотныхоо харьцаад амархан хүмүүстэй л тэрийг ашигладаг. Тэгээд анх тэгэж нөө захирингуй харьцаж байгааг нь зөвхөн намайг одоо ингээд надтай ингэж зөвхөн харьцаад байгаа юм бах та гэж бодсон чинь одоо манай ажил дээр байгаа тийм амар өндөр албан тушаалтай юм тоогооч могооч одоо хүмүүс байгаа аахгүй юу. Тэдэртэй ингээ ярихаараа зүгээр just get to the point гэд бүр ингээд шахаатдаг заяа. Яг тий намайг ингээд тэгсэн чи тэр тэгж одоо хэлхээс 2 хоногийн өмнө надад яг тэр үгээ хэлчихсэн аахгүй ингээд хүмүүсээс шаардж байгаа тэр шаардлага нь хүн болгоноос яг л ижлэх юм шаарддаг. Тэгээ тэр нь заавал нөгөө намайг одоо өөрөөс нь доор албан тушаалд ажилтдаг ингэдэг гэдгээрээ биш. Тэр хүн ингэж л угаасаа хүмүүстэй харьцдаг юм байна гэдгийг мэддэг болсноос хойш бит хоёрын харилцаа бас амар гоё ингээ сайжраад тэгээд энэ хугацаанд чинь бас нөгөө 3 сар өнгөрч байгаа байхгүй. Тэгжээч би тэр хүнтэй ингээд энэ хүн иймэрхүү юм байна. Иймэрхүү одоо ингээд юм хэлхийг хүсэж байгаа үедээ ийм үг ашигладаг юм байна гэдгийг ойлгосноос хойш нөгөө үг мүгийн одоо арай хүн дээр тусгаж авах болоод тэр хүмүүнтэй илүү нээлттэй харилцдаг болсон. Тэгээ би ч хэлсэн үгэнд нь гомдоод ингээд тахгүй миний жилсэн хэлсэн үгэнд тэр хүн эмзэглээд тахгүй намайг бас ямар хүн бэ гэдгийг энэ 3 сарын хугацаанд ингээд ойлгоцсон. Тэгээд яг тэрнтэй адилхан тэгэл хүмүүстэй ингээд харьцаад нөгөө дотныхоо хүмүүстэй харьцдаг нэг тийм өнгө аясыг нь бид нар бас эхэндээ жоохон ингээд нөгөө ямар хүн бэ гэдгийг ихлээр таних хугацаа бас хэрэгтэй юм шиг үлээ. Тэгжиж яг зөв. Одоо яг миний өнөөдрийн яг барьж аваад яг одоо ярих гээд байгаа юм нь болохоор яг энэ аахгүй юу? Анхны сэтгэл аахгүй юу? Анхны сэтгэл ер нь бол бүр маш богино хугацаанд хүнд эхлээд суучдаг гинэ. Хүнийг анх хараад үг дуграагүй багтана. 0.1 секундэд хүний анхны сэтгэл аль хэдийн бүрэлдсэн байдаг. Тэр хүнийг чи юу гэж бодох юу чинь одоо бодол чинь 0.1 секундэд бүрдсэн байдаг. Тухайн хүний царайны төрхтэй, царайны хэлбэр, өмсөж зүүсэн, бие авч явж байгаа байдал, тэгээд хоолны өнгө мөнгө гэдэг ч юм уу те. Энэ бүгдээс нь хамаарат 0.1 секундэд бид нар шууд анхны сэтгэлээ бүрэлдүүлчихдээ байна. Тэгээд хоёрт нь болохоор зэрэг negativity bias гэж байгаа байхгүй юу? Тэр нь юу вэ гэхээр яг миний саяны ярьсан. Би хамгийн анх хүнтэй уулзахаараа яг ингээд өөр юмнуудыг хараад ингээд дургуйч юм шиг мэдрэмж төрөөд ингээд байгаад байна гэдэг нь
Энэ ер нь бол хүн болгоны тархинд явагддаг зүйл гинэ. Тэрийг харин яаж одоо ухамсартайгаа холбож ингэж ойлгож чадчихэв гэдг нь л одоо тэр нь хүн хүнээсээ шалтгаалаад өөр юм байна л та. Бидний тарих болохоор зэрэг анханасаа шууд эхлээд сөрөг юмыг нь харахаар тийм системтэй байд юм байна. Одоо тэрийг юу гэх вэ? Ямар сони. Эхлээд тэгжээж нөгөө нэг яг энэ хүн энэ аюул биш үү гэдгийг юу харахын тулд нэг тэр тэгж яадаг учраас хүн эхлээд сөргийг нь төрүүлж хард юм байна. Тэгэхээр нэлээд сөрөг венерийг мэдрээд ах юм бол хүн аяагаад ер нь бол энэ хүнээс холдох ёстой байна гэдэг юугаа олж мэддэг штэ. Одоо жоохон зарим хүнийг холоос хараад жоохон галзуу хүн юм шиг байна гэд замын эсрэг талаар алхахдаг ч юм уу те. Яг тэрүүн шиг бид нар яг амьд үлдэхийн тулд survival instinct дээр те амьд гарах инстинкт дээр бид нар хүнээс эхлээд сөрөг зүйлийг нь олж хардаг байх нэ. Тэгэхээр бас би өөрийгөө амар муу хүн юм болов би яагаад хүнийг дандаа сөргийн төрүүлж хараад идэм бол гэж би бодсон чинь энэтэй холбоотой байсан юм байна. Тэгээд тийм байна. Тэгээд араас зүгээр байна. Яг зөв. Тэг яг яхаа угаасаа дөнгөж анх шинэ хүнтэй танилцсангуудаа нэг жоохон энэ яагаад ингээм юм бол гэд нэг жааж хийгээд ингээ хүмүүс байгаад идэг штэ. Тэр нь чи амар жааж юм уу хүндээ биш. Бид нар угаасаа бидний тарих угаасаа тэгээд системчлэгдсэн. Анханасаа аюулыг одоо олж харахын тулд гэсэн. Саяны Анукагийн ярьдаг нь болохоор зэрэг 3 дахь нь баггүй юу? Liking gap гэж байд юм байна л да. Хүн ер нь анх хүнтэй танилцахдаа энэ хүн надад дургүй юм болов дургүй байж магадгүй гэдэг юг одоо тэр хүн чамд жинхнээсээ яг ямар хэмжээний дуртай дургүй байгаагаас чиний өөрийн тархинд чинь тэр хүн надад арай жоохон дургу гэд доогуур нь арай бодож хүлээж авдаг юм байна. Би амар ойлгомжгүй ирсэн сая. Одоо ингэн гэсэн хүн дээр жишээ авч ярих юм бол Анукавтер анх удаага танилцлаа гэж. За Анукавтерыг анх удаага танилцаад би Анукагд 10 ширхэг нэгж дуртай байлаа гэж бодоход ингээд анхны сэтгэлээрээ би 10 ширхэг нэгж заяа дуртай байлаа гэж бодоход Анука намайг энэ хүн надад яг 8 нэгжл дуртай ах та гэдэг ч юм уу те ямар ч лсэн 10 дуртай гэж хизээж бодохгүй 11 дуртай гэж бас хизээж бодохгүй заавал яг миний дуртайгаас жоохон доош нь боддог гинэ хүн хүлээлттэй бууруулж байгаа юм бах та тий одоо өөрсдийнх нь угаасаа бидний тарих бас л яг л тэгж л ажилтдаг гэж ямар сони тэгээд тийм болохоор нөгөө хүндээ таалагдахгүй байгаа юм шиг байна гэдэг бодол бас ингэж айгүй их хүнд төрдөг гинэ. Тэгээ тэр нь тэр гэп нь их бага байх нь тухайн хүн хүнээсээ шалтгаална гэсэн үг. Тэгээ наа чи амар надад бол наа чин бүр яг байнга ингэж яадаг байхгүй юу. Одоо ингээд би ингээд ихэнхдээ ингээд энэ хүн надад нэг дуртай биш ах та гэж бодсож байгаа тохиолдол болгонд дараа нь ингээд тэр хүний сэтгэлийг асуунгууд үгүй би чамд ингээд тэр үед айгуу ингээд дуртай л хэлсэн шүү дээ. Чи ингээд амар тэгээ бодсон байна гэж дандаа би угаасаа нөгөө хүмүүстэй ингээд харьцахтаа нэг тийм эхэндээ бол амар тийм одоо ингээд жоохон даруухан байхгүй болдгоо юм шиг байгаа. Тэгэхгүй хит ингээд бас ингээд одоо амар юу хиймдээ ингээд хит ингээд яг дотны найзууд шиг яаж харцдаг шиг ингээд харьцчихаар тэр зарим хүмүүст амар буруу очиод идэм байх гэдгээ бас анзаарсан. Тэгэхээр ингээд нөгөө дараа нь миний ингээд өөрийгөө хамгаалах механизм нь болохоор тэр хүн надад ихэндээ дургүй байгаа шүү гэж харьцахаар ингээд нэг юм одоо арай дараа нь арай хичээж харьцах тийм юм болдог гэх юм уу. Тэгээд нөгөө илүү тэр хүнийг илүү яриулаад иймэрхүү юм сонирхт юм байна гэж би мэддэг болсон. Тэрнийхэн талаар илүү их ярьдаг ч юм уу. Тэгэж нөгөө яадаг. Тэгэхгүй энэ хүн одоо анханаас дуртай байгаа даа гэсэн тохиолдол болгон дандаа би алтаа ичдэг. Харилцааныхаа донд тэр хий ингээд одоо юу нэрч одоо бас толгой яг ажиллах байна. Минад ийм тохиолдлууд гарч ирсэн үү яг жишээ болгож бодохоор. Би сая хэлсэн шиг нөгөө нэг шинэ хүнтэй танилцаг айгуу удаж байгаа болохоор сайн мэдэхгүй байна. Гэхдээ ерөнхийдөө бол ихэнхдээ дандаа ингэж өөсвийг эхэлж хаардаг чиний түрүүн хэлжсэн чинь тэгээд хүн болгон зүгээр тэгэж тийм системтэй байдаг гэд бодсон чинь айгуу амарч юм шиг би бас нэрэл юм жажи хүн шүүмжлэгч хүн биш юм байна. Зүгээр л
байгаа л инээс юм байна гэж бодлоо. Би тэгтээ яг тийм жааж хийгээгүй баг ганцхан удаа л байхгүй л ахaltaа мэдээж. Тэгтээ яг бодож байгаа нэг юм болохоор би бас нөхөртэй анх танилцахтаа болохоор уул нь хүнтэй анх танилцахтаа өөг нь хардаг юм. Ерөөс өө харъя ч гэж бодоогүй. Анхны уулзалтан дээрээ тэгээ өөч харагдаач хүү бүр тэгээ жил харагдаагүй шүү дээ гэж байна. Жил харагдаагүй шууд нэг юм нөгөө first нэг юу гэдэг лээ? Анхны харцсан дуурлал. Анхны харц. Love at first sight энэ төр чинь яг тэгж ажилтдаг байж магадгүй. Яг зөв харин тий Love at first sight анхны харцаар дурлах морлох энэ төр гэж бас байгаад байгаа байхгүй юу. Хүмүүс яг ингээд энергийн одоо юу н хэлбэлцэл нь одоо бид нар бол vibe гэж ярьдаг шүү дээ. Vibe нь ингээд нэг долгионд байгаа хүмүүс ингээд клик хийхдээ илүү амархан байт юм байна л та. Тийм болохоор яг өөрийгөө яг талент харж байгаа юм шиг. Гэтэ яг ингээд өөр хүмүүс гэдгийг мэдж байгаа ч гэсэндээ яг vibe нь нэг хэлбэлцэл дээр нэг долгион дээр байгаад байгаа үед одоо хоёр хүн хоёулаа яг нэг энергийн төвшөнд байгаа үедээ тэр interpersonal chemistry боёо яг тийм chemistry үсээд яг клик хийгээд те яна би амар их англи хөшгөлч байна. Зүгээр шүү дээ яа тий. Яа бүр зөвхөн орчжээ. Ямар ч гэсэн шууд л ингээд бүр зөгцөж байгаа юм шиг мэдрэмж төрөөд тэр хүндээ шууд анхны сэтгэл нь амар тийм эерэг буудаг юм байна л та. Тэрийг бид нэр таарсан байсан байна. Долгио нь тухайн та хоёрын тухайн өдөр бас амар шалтгаалж байгаа. Тэр одоо нөгөө нэг хэлбэлцлийг тааруулахын тулд та хоёрын хоёулангийн чинь одоо уулзах тэр момент хүртэл яг ямар одоо ингээд энергийн төвшөнтэй байсан те тэр хэлбэлцэл дээр яг яаж таарч очсон гэх мэт зүйлсүүдээс шалтгаалаа. Дээрээс нь тэр өдрийн авсан хоёулангийн чинь стрессийн хэмжээ арай ойролцоо байсан ч юм уу те. Тийм байж яг тэр vibe-нд амар таарж байгаа байхгүй юу? Миний бас учрлын ирсэн юм дээр амар бодогдлоо нөгөө likeness gap гэсэн штэ. Тэр яг юу юм шиг санагдаад байхгүй юу? Одоо ингээ өөртөө хэр ихтгэлтэй байгаагаас бас шалтгаалаад байгаа байхгүй юу? Тэрээ өөрийгөө бүр ингээд яхаараа надад хүмүүс дургүй ах юм. Би ч амар likable person те хүн болгоо надад дуртай байдаг гэсэн өнцгөөс ингэж харцсан юм бол бас өөр байгаа байхгүй. Хийж байхад одоо зарим хүн чинь болохоор жоохон өөртөө итгэлгүй байх юм бол намайг яагаад хүмүүс одоо хөвчлөлтэй гэж бодох вэ те намайг бас эсвэл нөгөө яг юу одоо би тийм хөөрхөн биш те би эсвэл нэг тийм гоё хувцалдагч ш. Тэгэхээр ингээд анханасаа би ингээд хүмүүстэй харьцахтаа ингээд өөртөө итгэлгүй ингээд авах юм бол тэр нь бас нэг өөрийгөө үнэлэх үнэлэмж байгаа учраас тэр хүмүүс бас өөрийг нь тэрнээс илүү харж чадахгүй байх та гэсэн тэр юунаас болж гардаг баха бас тэгээд тийм шүү. Тийм. Одоо одоо бас яг би миний хувьд бол яг ингэдэг байхгүй юу? Би нүрээ амар гоё буудаад за ус цасанд орцсон тий ус амар гоё арьс амар гоё нүрний будаг айгуу гоё шингэж мингээл тий тэгэд бодчихсон хувцс нь амар гоё ингээ зөгцөж мөгцөөл мараал тий нэг тийм гоё өдрөө байлгтэй яг тэр нэг эмхтэн хүний нэг юу байна нэг циклийн үеэр байдаг нэг талент авах цанаасаа л хөөрхөн харагдаад харин тий тэр үеэр амар хөөрхөн харагдаж марагдал явж байгаа л тэр ирчээрээ хүмүүстэй ингээл танилцаж мэлтэл яг тэр үедээ хүнтэй танилцах юм бол тухайн хүмүүс надад амар таалагддаг гэх юм уу би өөрөө тэр хүнийг бас хүмүүсийг таалдаг тэр хүмүүс бас намайг амар эргүүлээд амар таалдаг гэдгийг нь би бүр мэдэрдэг хөхгүй ч шиг тэгээд нөгөө хүмүүстэй харилцаад сурцсан тиймэрхүү хүмүүс байдаг штэ ингээд хүн болгонтой эхэндээ ингээд юугаа бүх юм ингээ олцдог хүмүүс яриа хөрөө нийлцдэг тийм хүмүүсийг би ингээд ажиглаа за юунд ингээд тэр бус хүмүүс таалагдаад байгаа юм болоо гэсэн чинь ер нь их инээмсэглдэг хүмүүс их дуртай байдаг юм шиг байгаа. За эхэндээ ингээд жишээлбэл бид хоёрт хамгийн анх ингээд танилцж байхдаа ингээд ярьсан юм болгон дээр чинь ингээд инээгээл одоо ингээд бэрж байгаа юмтай чинь би инээж гинэ гэдэг чинь надад тэр чинь таалагдж гинэ гэсэн сэтгэл мессежийг та хоёрт өгнө. Тэгээд тэр нь чамайг өөрөг чинь одоо ингээ илүү өөртөө нөгөө нэг одоо би чинь амар гоё юм яриад байгаа юм байна гэж бодохоор та хоёрын нөгөө нэг одоо өөрийгөө бодох
тэр өөртөө итгэл лидер бас өссөх байгаа байхгүй юу. Тэгжээч ингээд хүн өөртөө итгэлтэй байх юм бол надад ч гэсэндээ ингээд тэр хүн ингээд өөртөө итгэлтэй байгаа надад бас таалагдаад ингээд тэгээд тэр нөгөө бинийгаа одоо ингээд шохорхох бах ч юм уу эсвэл энэ хүнтэй нэг найзууд болъё гэсэн нэг тийм сэтэл төрдөг баха бас. Тэгээ биеийн хэмжтэй. Тийм бах яг тийм бах. Би энтэй бас амар санал нийлж байна. Ихэнхдээ болохоор өөрийгөө бодонгууд би амар юм инээгээл яваад идэг гэж бодож байна. Амар тийм тухгүй awkward цар бод байсан ч гэсэн тэгээд шин танилцж байгаа хүнийхээ ярьж байгааг нь ойлгохгүй байсан ч гэсэн өөдөөс нь ингээл инээгээл те гой царайлал ингээл ангууд нөгөө хүн өөдөөс ч гэсэн инээгээл ингээл айгүй гоё ажиллаад байгаа санагдаад байдаг шүү дээ. Тийм энэ бас нөгөө биений хилэмж амар чухал. Одоо жишээлбэл би та хоёрын яриаг би сонсож байгаа гэдгээ би илэрхийлэхийн тулд би бие одоо цэжэд хоёр руу харуулж ярина. Нээшгүй л одоо ингээд хүнтэй ингээд яг юм ярьж иж нуруугаа харуулчаад өөр юм хийгээд ингээд яриадах юм бол тэр хүнд бас би яриаг чинь сонирхгүй байна гэсэн нэг тийм мэдрэмжийг бас төрүүлдэг. Тэгэхээр нөгөө хүн ярьж байгаа ямыг сонсохгүй байхаар угаасаа ярихаа болчихдээ шүү дээ. Тэнгүүд миний бас нэг ойлгосон одоо ингээд ер нь service industry, hospitality нэлийн олон жил одоо ингээд үйлчлэгээний салбарт хүмүүстэй айгүй олон хүмүүстэй харилцаж байгаа байхгүй юу. Зарим тохиолдолд ингээд жоохон нэг тийм айгүй бүдүүлэг хүмүүстэй ихэвчлэн таарна. Одоо гэхдээ тэр нь өөрсдийнхөө хувьд одоо бүдүүлэг байгаадаа биш. Тэр хүмүүсийн бас нөгөө хаанаас ирсэн гэдэг нь бас амар нөлөөлдөг. Жишээлбэл одоо арабын одоо ирсэн араб үйлчлүүлэгч нар жишээлбэл ингээд юм ярахт амар бүдүүлэг ихвчлэн амар бүдүүлэг гэдэг байхгүй юу. Тэгээ яг ингээд би ингээд одоо тэр хүмүүс үйлчлэгээ дээр үзүүлээд ингээд ясныхаа за энэ хүмүүс миний үйлчлэгэнд дургүй байгаа юм байна да гэдэг тэм сэтгэлдлийг авчаад за одоо тэгвэл тип мип ч юм уу өглөхгүй бах та гэдэг юм угаасаа дотроо шууд ингээд immediately шууд ойлгоцсон байдаг. Тэгсэн чинь эсэргээрээ тэд нар хамгийн их тип өгдөг одоо нөгөө тэгээ юм ярилцахтаа жишээлбэл тоёрт ярих юм бол ингээд жишээлбэл одоо ингээд юм заахтаа энийг гэд ингээд шууд зааснаа одоо авиатор гэдэг ч юм уу одоо энийг аваад за зүгээрээ мөгөөрэй гэдэг ч юм уу нэг тийм яарууч юм шиг нэг тийм одоо сэтгэл өгөөд өгдөг байхгүй. Тэгээ тэр нь би анхандаа тэрийг ойлгохгүй ингээд айгүй personal хүлээж авдаг ус байхгүй ингээд энэ хүн ингээд тийм захирангуй ингээд ийм аятай ингээд надтай ярьж байгаа нь ингээд намайг бас гомдоогоот байгаа байхгүй. Тэгээ нөгөө Аз соёл чинь болохоор хүмүүс ингээд бас арай өөрөд тэгээд нөгөө ийм гадаад хэлтэй хүмүүстэй харилцангууд бас би амар их ийм үл ойлголцол тулгардаг байсан байхгүй. Жишээлбэл ингээд одоо орс хэл амар ийм шууд хэллээд нь штэ. Араб бас ер нь тийм яг юу хэлхийг гэснээ ингээ хэлждэг. Тэнд ямар ч нөгөө please can you гэсэн нэг тийм юм ерөөсөй байдгүй. Одоо Монголд жишээлбэл бид нар ингээд үйлчлэгээ авахтаа хизээч уучлаарай энийг авч болох уу гэж хизээч асуудаггүй штэ. Тэгэх бол юу энэ одоо ягаад юу уучлаарай гэдэг байгаа юм те. Нэг ингээд ерөөсөө уушлахгүй шаардлага байхгүй шүү дээ. Тэгж яхад бид нар тэрийг нөгөө англи хэл рүү шууд орчуулангууд ингээд заримдаа одоо дөнгөж англи хэл сурж байгаа хүмүүс ч юм уу юм авахтаа ингээд give me this one яа. Тэгээ монголоор би энийг авъя. Надад энийг өгчих гэдэг нь ингээд зүгээр нэгийг авъя тий. Нэгийг авъя гэдэг нь ингээд хизээч уучлаарай би энийг авах гэсэн та надад энийг ингээд юу аваад өгөөч төхөө гэд ингээд нэг юм дотны хүнтэйгээ ихчтэйгээ ч юм уу ярьж байгаа юм шиг амар сенсэсгдаад байгаа юм. Тэгээд ингээд тэр нь ингээд яг бусад бүх калчерт яг тийм байдаг. Орос хэлтэй хүмүүстэй ингээд яхаар ингээд би ингээд дандаа ингээд нэг юм уур хүрээд идэгсэн чинь тэр нь бас юм соёлын ялгаа одоо хэлний бас ялгаа гарч ирээд байлээ. Тийм соёлын ялгаа бас. Тий. Би ч одоо шинэ газар ажиллаж байгаа шүү гэж бодож байгаа юм шүү. Аха. Тэнгүүд бас яг ингээд шарууд амар их байдаг газар аахгүй тэр манай ажил.
Тэнгүүд шарууд ирэл юм авахтаа зүгээр ч байхгүй яг Анукаг хэлж байгаа шиг. Би энийг авал чамд зүгээр үү гэж асууж заяа. Is it okay if I grab this one гэж мэгэл те. Би энэс нэгийг авал чамд зүгээр үү гэж мэг надаас баг миний хэмиг надаас гуйж авч байгаа юм шиг харагдаж байна. Тэгээ тэр бол угаасаа яг тийм яг соёлын ялгаас амар байгаад байгаа байхгүй юу. Тий. Би тэгээд нөгөө нэг хэддүгээр ангийн санахгүй байна. Гэтэ подкастны амар дээр үеийн нэг анги дээр ярьж ирсэн юм аа. Би яг ингээд их сургуульд шүтэст сурдаг байхдаа ингээд ангид ороод суунгууд хинч миний хажууд суудгүй. Босоод бүгшрээ дүүрсэн байдаг гэд. Тэрийг ингээд бас бодож байгаа байхгүй юу? Би өөрийгөө амар likable person тий амар хүмүүс надад дуртай байдаг хүн гэж би үргэлж боддог байсан чинь би яг анхны сэтгэгдлийг бол амар сайн үлдээдэг хүн биш юм байна гэдгийг би одоо ойлгож байгаа байхгүй юу? Анхны сэтгэгдлийг сайн анхны сэтгэл үлдэхтэй айгу таарахын хүн гэдгээ би одоо ойлгосон заяа. Тухайн үедээ би одоо яадаг байсан ингээд төв царай гаргачаа 7:40 хичээлтэй 7:40 лөө 7:40 хичээлд ингээд нойр мөг гачин царайтай юм ингээд poker face гаргачаал те ингээл зүгээр ингээд чигээр ямар ч нэмсэглэл байхгүй тийм хүн ангид ороод ингээд нэг ширээн дээр суудсан байнгут угаасаа би эргээд эсрэгээрээ бодоод үзэхэр би бас тийм хүний хажуудыг суухгүй ч юм шиг санагдаж байгаа байхгүй юу. Тэгээ одоо би яг энэ сургуульда одоо Австралид ирээд яг сургуульд ороод сурахдаа бас эхний нэг хэдэн семестр бас яг тийм байсан. Яг тэр хിവэрэл байгаа. Одоо хүний сурсан занг сураар бож болох гэдэг шиг хүн тийм амархан өөрчлөгдөхгүй шүү дээ. Тэгээд төгсөх курсын оюутны хувьд амар их том сурч мэдсэн зүйл нь гэх юм бол би яг анхны сэтгэлийг амар сайн үлдээх ёстой юм байна гэдгийг би одоо сурж байгаа байхгүй юу? Яаж сурж байгаа вэ гэхээр би яг одоо хичээл дээр багийн ажил хийх шаардлага айгүй их гардаг. Тэгээ яг гадаадд сурж байгаа гэлтгүү Монголд ч юм оюутан болж байгаа хүмүүс багаар ажиллахаараа одоо шал сонин хүмүүстэй нэг баг олчвол угаасаа амар тэнэг штэ. Хамаг юм нэг бол чи хийн, нэг бол багаараа айгу мууд унлага аавна гэдэг ч юм уу те. Тэгэнгүүт би одоо яг одоо миний хийдэг юм гэх юм бол би яг хичээлийн яг эхний өдөр зэ. Би хамгийн хөөрхөн дээрээ тавьдаг. Юм болзоонд явах цагаагаас илүү хөөрхөн дээрээ тавьж явдаг зэ. Бүр бэлдэж очоод тэгээ очоод ангиар орохдоо л би ингээл бүгдэн рүү нэмсгэлж ороод хэрэг таньдаг хүн байх юм бол morning гэж мэдлээ л те. Багш магштайгаа өстө нэр өглөөний мэд өстө сайхан амарч байгаа дэрвөө та хэр байна да гэж жоохон small talk хийгээ те. Ингээд жоохон жижиг сажиг яриа өрнүүлээд тэгэж мэгэж би хичээлээ эхлүүлдэг болсон заяа. Тэгэж эхлүүлдэг болоод би яг за нэг сүүлийн 1 жил л яг тэгж байгаа. Яг би өмнөх 2 жилд бас яг суралцаж л явж байсан болохоор тэгж нөгөө нэг дасаагүй сураагүй гэх юм уу? Эхэндээ тэрнээсээ жоохон өөрөө кринжлээд байдаг байсан нөгөө сураагүй болохоор. Аха. Тэгж жагаад одоо бүр яг ингээд тэгээд ирсэн чинь би хүмүүстэй баг болоход ингээд гайгүй хүмүүстэй баг болох надад айгууд хүндрэлтэй байдаг байсан бол яг өнөөдрийн байдлаар би сая хамгийн сүүлийнхаа одоо семестр дээр би энийгээл зүгээр ингээд суужангууд хичээлийн төгсгөлд над дээр манай ангийн хамгийн дажгүй хичээл номдоо сайн хүмүүс над дээр ирэнгүүтээ хойлоо ингээд нэг баг болоо тхүү чи манай багт орчих тхүү гэж ингээд өргөдөж миний хажууд хүмүүс ирж сууж муугаад тэгэхээр би энэ дээр ажиллаж чадсан байна манайхаа гэж яасан гоё юм бэ? Болж штэ. Харин тэгэхээр анхны сэтгэлдлийг бол хүн хичээх юм бол бас ингээд сайн анхны сэтгэл үлдээх боломжтой юм байна гэж би бол өөр дээрээ дүгнэлт хийсэн. Аха. Та Panorama podcast-ийг дэмжих хүсвэл бидний Instagram хаяг болон YouTube сувгийг дагаарай. Яа, би болохоор нэг угаасан юм people pleaser байхгүй юу? Тэр ч одоо монголоор юу гэх вэ? Хүнд тал засах айгу дуртай. Тий. Тал засдаг тийм замтай айгу төөхтэй. Тэгээд шинэ хүнтэй танилцахаараа ингээд тэр хүндээ бас таалагдах гад ингээд тийм зан гаргадаг гэсэн үг л дээ. Тэнгүүд хаяад энэ намайг амар сонирн байдалд оруулдаг зэ. Одоо жишээ. Монгол одоо ажилд дөнгөж ороод тэгсэн чинь би угаасаа ингээд амар түрүүн хэлсэн шиг инээгээл дээ ингээл амар хөөрхөн байхыг хичээдэг.
Тэгээд тэгсэн чинь Монгол ажилд орсон чинь ажилд ороод эхний өдрөөс сайн мэн өглөөний мэнд гэж орсч баг бүгд муухай харддаг гэж хэвчээ. Муухай харна гэдг нь ингээд бүр надад таалагдахгүй байгаад муухай харж байгаа юм биш юм шүү аа. Зүгээр нэг тийм соёл байхгүй, тийм нэгнийгэнтэйг нэг мэдлэлтгүй. Анука л энэ донд байгаагүй. Анука өвчтөөс их тэр. Ингэсэхгүй юу. Нөгөө би бас анх яг одоо миний битэрч чинь нэг ажил дээр ажилладаг байсан юм аа. Тэгээ би анх ингээ бас ажил дээр ингээд нөгөө шинэ хүнчтэй. Тэгээд шинэ хүн болохоор илүү нөгөө им прешертэй байдаг шүү дээ. Одоо юу гэдэг вэ? Дарамт илүү их орж ирдэг байхгүй ингээд одоо дөнгөж ингээд намайг юу хийж чаддгийг мэдэхгүй те. Би энд одоо ингээд ажиллаад хүмүүст яаж туслахыг мэдэхгүй, намайг яг ямар сонирхолтой, ямар хүн бэ гэдгийг яг юу хүсэж байгааг маань бас мэдэхгүй болохоор хүн болгон одоо ингээд нэг тийм шууд над дээр ирээл бүр ингээд амар их хүч хөдөлмөр гаргаад нийлхийг бол нэг яахгүй штэ. Тэгсэн чинь хамгийн анх нөгөө манай нөгөө захирал эмэгтэй захирлдаг байхгүй. Тэгээ би сайн байна уугаа мэдлж надад эргүүлж мэдлээгүй. Тэгээ би тэгээд тэрийгээ ингээд нөгөө бэрэгчтэй хэлсэн байхгүй юу ингээд чинь ажиллаа гэсэн чинь манай дарга ингээд би мэдлсэн чинь над руу эргүүлж мэдлээгүй. Би тэгээ амар ингээд бантаад жоохон ингээ ицсэн гэдгсэн чинь манай ихч тэрийг ингээ сонсоод өөрийнхөө нэг клиенттай ингээ ярьсан. Манай ихч нэг өсч юм байхгүй юу бэрэгч. Тэгээд тэр нэг үйлчлэгч нь болохоор бас нэг оффист ажилт, банкнд ажилтдаг ихч болж тараад тэр ихч зүгээр ярилцаад ингээд тийм болсон байлээ гэд хэлсэн чинь нөгөөгч нь бараг 1 минут тасралтгүй инээсэн гэсэн. Тэгээд наа чи ингээд офис зам бохгүй юу гэж тэгж байгаа байхгүй юу. Одоо ингээд тийм үү. Офис тийм одоо ингээд жишээлбэл hospitality ч юм уу тийм газар би ингээд ажиллахад хүн болгон төрүүлээ шууд мэдлдэг. Одоо хинч байсан хамаагүй өглөөний мэнд, өдрийн мэнд, оройн мэнд те өдрийн хэр өнгөрүүлсэн how was your day going гэл ингээд тхэн ингээд амар нормал заяа. Тэгээд нөгөө англид угаасаа нөгөө амар юм жокнууд байдаг байхгүй. Hi Charlie, how are you? Гэл нөгөөх нь I'm good I'm good Carly, I'm doing so well. How are you? Good. You? Good. You? Тэгээд англид бол ингээд уучлаар Монголд ингээд одоо яг юм юу офисын тиймэрхүү ажилд ингээд яхаар шууд амар гоё штарч ирэл сайн байна уу өглөөний мэдзэнд гэд ингээд нөгөө тэр нь ингээд нэг жоохон өглөө ингээд хин ч ярих дурггүй ингээд офис дээр те монголчин ингээд өдөржин өглөөжингөө гацаж дайн үзчихэд ажил дээр ирж байгаа байхгүй. Тэнгүүд нэг хүн ингээд амар cheerful те орж ирснээ өглөөний мэдээ хүн юм ярмаар багч яриад гараа ингээд нэг тасгоо тэгтим шиг үлээ. Тэгээ тэрнээс хойш за нэг офис болгонд бас нэг өөрсдийн гэсэн нэг тийм соёл те. Миний одоо ажиллаж байгаа англид байгаа бас нэг соёл зөвхөн одоо миний ажиллаж байгаа газар магадгүй ганцхан ийм амар хүмүүстэй мэдлэг ч гэж магадгүй бусад нэг газрууд хүн болгон өөрөөсдийнхөө юм хийгээ явдаг нэг хүмүүстэй мэдлэлтгүй нэг тийм хүмүүс байдаг шүү дээ. Тэгээд энэ жаа нэг офис дээр манай эрэгтэй дарга бас нэг тийм жоохон awkward хүн байсан байхгүй юу? Мина мэдэнтэй чи манай захирал. Ингээд өдөржингөө манай захирал болохоор нэг тийм орж ирчээд байгаа мэддэхгүй нэг тийм чимээгүй төрлийн юм баггүй юу. Орж ирээл нэг хүнтэй юм яг эмгтэй дарахтай очиж нэг хоорондоо юм ярьчаад тэгээл явцдаг. Тэгээл хаяа нэг гинт орж ирдэг. Тэнгүүд нөгөө тех болгонд нь нөгөө мэдлэх амар хэцүү. Тэгтээ ингээд орж ирснийг нь ингээд хүлээн зөвшөөрч acknowledge хийх ёстой байдаг. Тэнгүүд яа би нүдэндээ харагдаад байгаа. Тэнгүүд ингээд амар юм инээгч чөтөө байгаа чи нэхгүй шүү дээ. Ингээ амаа ингээ жумл заад ингээ толгой тогтдог. Видаа энэ бүрийгээд өгч. Тэнгүүд ингээ нөгөөтгөн бас ингээ тогтдог. Тэгээ бидний нэг юм хоорондоо харилцдаг юм байгаа хгүй нөгөө. Тэр хүнд ингэж нөгөө нэг acknowledgement өгч ийна гэдэг нь ингээд бүх юм зүгээр үү зүгээр өдөр сайхан өнгөрч ийна тийм гэж байгаа юм шиг бүх юм нөгөө заавал үгээр хэлэхгүйгээр ингээд энэ тэр нэг юм жумбал толгой зохиолж өнгөрөөл нэг өнгөрүүлж байгаа нь маш их зүйлийг илэрхийлээд байгаа байхгүй. Тэгээд нэг юм соёл юм та тий. Яа. Монгол офис соёл гэж монголчууд офистай бүгд тийм байдаг бол жоох хэцүү л юм тий. Ямар ч тийм нэг юм
нэг юм баяр хөөр байхгүй. Эсвэл нэг тийм гоё юм мэдлэг зэнлэг чинь надад мэдгүй гоё штэ. Ягаад харин тий танах тэгдэг байсан уу? манайх ч болохоор зэрэг нөгөө нэг юу Австрал болон өөр орнууд руу виз мэдүүлдэг тий хүнийг зуучилдаг тийм зуучлалын кампани байсан. Тэгээд Австралтай ер нь бол хамгийн их ер нь ойрхон ажилладаг байсан болохоор тэр юм уу манай бүр яг хамгийн толгой офисыг сайн захирал нь Австралд байдаг. Австралд байдаг хүмүүс одоо төв офис нь Сиднейд байдаг учраас тэр юм уусаа манай салбар дээр амирх гадаадууд бас их ирдэг гадаад хүмүүстэй их харьцдаг байсан болохоор юм уу тэгж мэдлэг сандлах дээр айгуу дажгүй байсан. Өглөө ингээл оронгууд бүгдээрээ тэгэл morning гэж орж ирэл те. Тэгэл бүгдээрээ явахдаа bye гэж гарч гараал ингээл цайны цаг магаараа бүр бөөндөө суугаад галтгоондоо цог хоолоо идэж мэддэг. Тэг тийм амар warm energyтэй газар байсан. Тэг одоо ихэнх хүмүүс нь ийш дэшнээ өөр газар руу явж маваад тэгээд би сая яг хуучин ажил дээрээ Монголд очихдоо орсон бохгүй юу? Орсон чинь битүү шинэ хүн заяо. Бүр ингээд дандаа танихгүй царайнууд. Нилээ хуучин акулууд айгу цөөрцөн. Тэгээд айгу олон шинэ жензинер ороод ирсэн. Өөрөө жензин мэдчихгүй. Үгүй бүр 2000-аас доош оныхоо ороод ирсэн байхгүй юу? Тэгээд ороод би хай гэж орсон чи бүгд ингээл сэрх гэж бүгдээрээ наашаа хараад хин ч юм дуурахгүй заяо. Тэгээ би бүр амар бантаад ямар сони юм гэж бодож гэсэн юм дуураагүй юу? Тий, хуучнууд нь ч гэсэндээ ингээд шоконд орсон юм уу мэдэхгүй эсвэл одоо ингээд яац юм бол би гайхаад тэгжээснаа би харснаа сандрангуудаа би шууд гараад тавьчихсан заяо. Тийм. Тэг анги аваад тийм юм та. Тэгээ гарч аваа тэгээ захирал махралтайгаа уулзч муулзаа тэгсэн чинь тэгээд тэр ажилтай байсан. Тэгээд ер нь яг уу би чинь ажиллаагүй 2 жил гаруй 3 жил болж штэ. 3 жил бараг болцсон. Тэгээ 3 жилийн хугацаанд ерөнхийдөө бол байгууллагын соёл моёлнаас нэг хүмүүсийгээ дагаад жоох өөрчлөгдсөн юм байна л та гэж би бас бодсон. Тэгэд мэдхгүй гэхгүй бас амар юугүйсэн ч гэх би нэгэд өөрөө амар бишүрхэж мишүрхэд ичиж ингээх хэвээр юм шиг байгаа. Би өөрөө бас нөгөө нэг одоо бусдад ямар мэдрэмж өгөхийг хүсэж байгаа гэдгээ бас амар ойлгох хэрэгтэй юм шиг байгаа. Жишээлбэл би одоо ингээд хүмүүст би өөртөө айгу ихтэй айгу extrovert юм шиг харагдахыг хүсдэг төрөл юм баггүй юу? Тэгжээч нөгөө нэг бус хүмүүс над дээр ирээд ингээд юм арилцах, төрүүлж яриа өгөх тэр юм би ингээд эхлээд өөрөө хангах хэрэгтэй байна гэж амар боддог. Тэрнтэйгээ холбоотой би ингээд жишээл би утлийн орнд байсан бол хүн болгон одоо ингээд мэдлэл орсон чи хинч над руу мэдлэхгүй байх юм бол хөөе та нар чинь зүгээр ямар нэг юм болсон юм уу? Бүгд яасан чимээгүй болцсон. Яасан тэр их чаана тэр ихтэй би мэдлэгээ орж ир чинь та яасан гайгүй юу өдр гэд ингээд шууд нөгөө өөрийнхөө нөгөө нүхийг ухахаас илүү бүр улам ингээд нөгөө хүмүүс би надад асуудал байгаа биш та нарт асуудал байна. Яга мэдлэхгүй ягаад ингэж чимээгүй байгаа гэдгийг ингэж шууд нөгөө хүн лүгөө дайралт өгч эхэлсэн заяа. Яа тийм том байна. Тэгэнгүүт бусад хүмүүст нөгөө таалагдахын тулд хийдэг юм маань юу вэ гэхээр амар тэнэг жокнуу сурдаг албаар. Одоо жишээлбэл ингээд амар дайд жок мөх өдр ч юм уу өдр сураа тэрийгээ би хүмүүст ингээд do you wanna hear a joke гэтэнгүүт нөгөө most of the time их үед ингээд хүмүүс за тгийгээ тэнгүүд би нэг тэнэг жок хэлэнгүүт ингээд тэр жоконд ингээд инээ хэцүү яах хэцүү болгонгот би тэрэн дээр ганцаараа инээгээл тэгээд салаа авчдаг. Нөгөө хүмүүст тэр нь ингээд нөгөө хүмүүст ямар сэтгэл төрдөг вэ гэхээр ингээд би эхлээд тэнэг байх үйлдэлийг ингээд хийчихэж байгаа байхгүй юу. Хоёрын донд би ингээд юу тэнэг үйлдэл хийчихэнгүүд дараа нь нөгөө өөрийнхөө байх тэр боломж нь би олгож гин гэж тэрэндээ 100% итгэдэг. Тэнгүү тэр хүн ч гэсэн дараа нь ингээд тэнэг асуулт надаас асуухаас ичихгүй. Би угаасаа анханасаа өөрөө тэнэг байдал руу орчиж байгаа байхгүй. Тэгээ тэр нь надад амар дараа нөгөө хүмүүстэй харилцаа үүсгэхэд илүү амархан болгочтой юм шиг надад санагддаг. Я бурууч ч магадгүй зөв чинь надад бол энэ тохирдог. Тэгээд ихэнхдээ ажил дээр хүмүүс надад айгүй дуртай байдаг. Тэр нь бас нөгөө би ингээд тэнэг юм яриад тэгэл байн гоё штэ байхгүй ч гэсэндээ гоё ах үе дээрээ ингээд жок мөг өдр яриад хүмүүсийг ингээд ямар гоё утсан хүмүүсийн ингэж магтаал хэлдэг ч юм уу. Өнөөдөр чи өстө гоё харагдаж гин гэж ингэж яаж байгаа нь бас дараа нь эргүүлээд нөгөө хүн надад ямар ч юм хэлгээд би ингээд айгүй нээлттэй approachable хүн шиг харагддаг тэмцэгдэл төрүүлдэм болов гэж
Өөрийгөө ихлээр тэнэг байдалд оруулдаг гэх юм уу. Санал арга байна те. Би бол өөрийгөө тэгж байгаа ерөөсөлж чадахгүй юм. Зүгээр Би харин бас яг the best I can do зүгээр ингээл инээгээл банталтай царай гаргаад тэгэл байж байгаа юм шиг. би харин угаасаа өөрөө бас амар awkward та тэгэл орчвол юу яцгаан гэл амар орсон чи арай хинч дуурахгүй тэгэл гэл тэгэл гараа үтсэн шүү дээ. Би бүр гүйтсэн заяа. Тэгсэн чинь яг гарсан чинь намайг гараа явсан чинь хүмүүс ингээ пер итлийн нээлтцгээгээд өнгөрч байгаа байхгүй юу. Тэгснээр дараа нь хоёр дахь эргэж орж ирсэн чинь юу энэ хөөхөн чи гадаад яваад ичдэг болчих малчиж ичиж мичээд гараад гүгээд байснаггүй юу. Яс инээдтэй идэвтэй юм бэ гэж үргээд чамд доминосоо үзүүлж байгаа байхгүй юу. Чамааг одоо нөгөө нэг юу чи ингээд гараа явцсан чинь одоо ингээд нөгөө жоок болгоод тэгээ ярьж байгаа нэг ингээ бас тэнгууд чи одоо нэг ичих стач юм шиг байдал орохгүй нөө. Би одоо ингээхийн тулд ирүүлээ нөгөө хүмүүсийг юу та нар чинь чимээгүй болчоо юу яатсан ямар нэг юм болсон юм уу за гэлээд одоо хоёулах наах юм бол яасаа өчтөр унтаж амчаагүй юм уу гэдэг ч юм уу нэг тийм юм би нэг ярих байсан баха. Тэгээл ингээл би яах вэ тэг эргээ ороод ирсэн чинь хүүе ичиж гүйж мөгөөд ийм ичимхий болцсон юм уу хүмүүс ч гадаад яваад ийм болчтой юм уу гэх тэнгуут нь үгүй харин та ядаж ойр тараагүй бишүүрхэд штэ яана хүн бити ичээгээд гэж хэлээ. Тэгсэн чи хүүе яана идүүтэй гэдэг нь гэл тэглэн бити хүн ичээгээд гэж сууж байгаа юм чи. Бидний ингээд нөгөө personality яг энэ дээр гарч ирж байгаа юм шиг байхгүй. Очил нэг хөөхөө ичээгээд штэ гэдэг одоо ингээд нэг юм өөрийнхөө нөгөө байгаа мэдэрсэн юм аа ингээд ярьж мараал тэ хүмүүс нь хэрвээ нөгөө нэг санаатаагаар тгээгүй юм чинь тэгээд тэрийгээ ингээд бас өөрсдийнхөө хэмжээнд нэг тайлбарлаа тэгж нөгөө хүмүүс бие бинтэйгээ илүү ойлголцох юм гарч байгаа хаа. Тэгээд учирлын нөгөө нэг ийм хөөрхөн идэвхтэй тэгэл ингээд нөгөө нэг хүмүүсийг буруутгахгүй байгаа нь ингээд учирлын нэг хөөрхөн зан чанар байгаа байхгүй. Би өнөөдрийн ангиа бэлтгэхийн тулд ажлынхнаас өнөөдөр асуусан байхгүй юу? Яг өнөөдөр асуусан. Би ч энэ ажилд ороод одоо яг сар гаруул болж байгаа юм уу? Сар гаруул болж байгаа юм байна. Тэгээд би та хэд намайг хараад анх төрсэн сэтгэл чи ямар байсан бэ? Та хэд намайг анхаарад юу гэж утсан бэ? Гэт асуусан байхгүй юу? Тэгсэн чинь би нөгөө нэг энэ ажилдаа 2-3 жилийн өмнө анх ажиллаж байгаад гарсан. Тэгээ менежер маань намайг мэддэг. Тэгээ супервайзер маань намайг мэддэг. Тэгээд намайг ажилд орох үеэр супервайзер маань өөр газар Солонгост байсан. Тэгээд менежер ганцаараа намайг ирэхийг хэлээд тэгээд нэг охин ажилд авсан. Энэ манад өмнө ажиллаж байсан охин. Гэдгийгсээ намайг бүр амар магтаачиж. Тэгснээ бүр амар мундаг охин, станер айгүй хөөрхөн сэтгэлтэй, айгүй хөөрхөн ааштай. Тэгээд англи хэл нь бүр амар гоё, бүр айгүй гоё цэвэрхэн American accentтэй энэ гэж мэгэл тээ. Тэгээ би бүр ингээ аялганд нь айгүй дуртай. Би англиар ярихыг сонсоод байж ах дуртай мартай. Хэл гэж өстой ус цас мас яасан. Тэгснээ бүр их сургуульд сурдаг амар ухаантай гэд. Яг Монголд ингээд их сургуульд сурна гингүүт нэг big deal биш шүү дээ. Нэг угаасаа л хүн болгон бакалаврын мэрэг зэрэгтэй байдаг. Тэргээ тэнгуут Австралид болохоор зэрэг нэгт их сургуульд сурах айгүй үнэтэй, айгүй өндөр төлбөртэй. Зөвхөн Австралид гэлтгүй ер нь бол Англи, Канадад ч гэсэн ялгаагүй байх гэж бодож байна. Их сургуульд яг universityд сурна гэдэг бол айгүй тийм хүн бүр ингээд сонгож ингэж ордог. Дээрээс нь хэлний мэдлэг айгүй сайн байх хэрэгтэй. Дээрээс нь үзэж байгаа хичээл контентын үед арай илүү хүндтэй коллеж молежтой харьцуулахад тэнгүүд ихэнх хүн ер нь бол коллеж сураад болчдөг ч юм уу эсвэл коллежо бай гэхэд нэг мэрэгжлийн сургууль гэж байдаг шүү дээ. Мэрэгжлийн сургуулиудад сураад ер нь бол байж байгаа. Австралид бол ихэнх нь тэгэхээр яг их сургуульд сурдаг гингүүд хүмүүс яг ингээд хөөгчээ тэгэхээр бүр амар ухаантай гэсэн үг гэж хүлээж аваад байдаг байхгүй юу? Хүнтэй танилцахаар ямар гоё юм бэ те? Тэгээд хараа тэгээ намайг бүр их сургуульд сурдаг амар мундаг охин гэл бүр өгтөл магтаа ичж намайг. Тэсний англи, герман хэлтэй өстө нэр 2 хэл мэлтэй, монголтойгоо нэлээ 3 хэлтэй мэлтэй. Нөгөө герман хэлийг би мартсан шүү дээ одоо. Тэгэж магтцсан гэдэг жбайгаа байхгүй юу? Тэгээ магтцсан байсан болохоор маргааш нь би орж ирсэн чинь бүгдээрээ надад дургүй юм шиг мэдрэмж төрөө заяо. Би ингээд
юмаа чадахгүй намайг одоо тэгээ ажил намаа магтцсан гэдгийг нь менежер надад хэлсэн. Тэгэд би яаж байгаа юм би ямар тэнэг юм би одоо хүнийг баахан магтаасан нөгөөх нь орж ирсэн ангиогоо тарина гэд тэрэндээ санаа зовоод тэгээ нөгөөдөл нь надад ингээд исчаас энэ нөгөө магтаад байсан охин ажиллаж хийж чадахгүй матахгүй гэд бодож явах үедээ гэж би дотроо бодоод тэгээд амар тэгээд байсан аахгүй. Яа тэгэнгүүтээ би өнөөдөр яг таад намаа юу гэж бодсон бэ гэж асуусан чинь би тэ чамайг орж ирэхэд чамаас амар intimidate болж байсан гэд чамайг нөгөө амар магтцсан. Тэгээд би энэ хүнд таалагдчихсан гэж амар бодоод байсан шүү дээ. Жохон таалагдж байгаа дотносчихсан. Тэгээд ингээд англи хэл мэлээ ингээд жохон сайжруулчихсан хамт ярьж мариад энэ төр гэд юм заалгаад авчихсан гэж бодсон. Гэхдээ яг ер нь хамгийн анхны сэтгэл жоохон айсан гэсэн. Оо за. Тэгээ бас гайхсан. Миний first impression арай сайжраагүй байгаа юм байна гэж бодсон шүү дээ. Чи тэгтээ инээж орж морсон. Чамаас нэг болоогүй юм шүү. Зүгээр нөө менежер чинь чамааг ингээл амар магтцсан. Амар шидсэн болохоор нөгөөдүүл нь ингээд тэрнээс найгаад за ийм ундаг юм бол би яана гэсэн юм шүү. Харин яг тэгэж бодсон гэсэн. Тэгтээ миний буруулчлаа. Одоо ингээл хүмүүсийн санилцгаад анхны сэтгэл тийм өндөр байсан тоо чухал уу эсвэл бага байсан чухал уу эсвэл дундаж байвал зүгээр үү? Ер нь Надад нэг хамаагүй баха. Надад нэг хамаагүй юм шиг санагдаж байна. Гэхдээ анхны сэтгэл бол тэгээ тэр чигт үлдчихдэг шиг санагдаж байна. Одоо тэр хүнтэй анх уулзаад надад нэг мэ санагдсан бол би ингээл ер нь л нийлэхгүй, ер нь л таалагдахгүй тэгэл. Оо дэжгүй дэжтэй гэж бодох юм бол окей гэж найзлал. Харин яг би өөрөө анхны сэтгэл жоохон тааруухан байсан ч гэсэндээ би 2 дахь 3 дахь боломжийг заавал олгодог гэх юм уу. Тэг бүр амар экстрим байх юм бол экстрим муу сөрөг энерги сөрөг мэдрэмж өгöd байх юм бол би очихгүй л те. Яагаад тэлэр би анхны first impression бас жоохон буруу байж магадгүй гэж би бас итгэдэг болохоор одоо би өөрөө first impression айгуу таарах өгчдөг төрлийн хүн гэдгээ мэдээд байгаа болохоор би бусад хүнд бас ингээд 2 дахь 3 дахь боломжийг олгодог гэх юм уу. Амар боломж олгоод байгаа та биш би өөрөө дасах хугацаагаа өөртөө өгöd байгаа юм. Ахаа тийм шүү дээ. Тийм тэгдэг. Тэгээ хүн намайг хитрхийн өндрөөр үнэлээд тэгээ би тэрнээсээ доогуур байх юм бол жоохон хэцүү баха. Тэгээ тэрнийх нь хүлээлтэнд нь хүрэхгүй байх юм бол жоохон юм бол одоо жишээ нь зураг мургаа би амар янзлаад хийчихэнгүүтээ дараа нь яг бодит амьдрал дээрээ эн чин зурагнаасаа шал тэнэг өхөн биш тэгээд хэлүүлчихээр амар тэнэг шүү дээ. Тэгэхээр яг зурагтайгаа адилхан байх ч гэх юм уу тиймэрхүү юмнуудыг ингээд тэгэхээр анхны сэтгэл жоохон доогуур юм уу эсвэл дундаж байж явал би тэрийг нэвтэж гарч ирэхэд илүү сайн юм болов уу? Би гоё тиймэрхүү ер нь судалгаа ер нь уншмаар юм байна гэж бодлоо. Ер нь гэхдээ миний хувьд болохоор бага амар тийм баг байх ч хэцүү, ихч байх хэцүү. Энэ хоёрын голд нь хэвэл зүгээр санагдаад байдаг байхгүй юу? Тэгэх юм бол юу ч байхгүй зүйлээс ингээд эхлэх юм бол би өөрийгөө ингээд тэр хүмүүст яаж хүрч байгаа эдрээ анханасаа ингээд тэрийг өөрийнхөө хэмжээнд засч болох юм шиг санагдаад байдаг. Анханасаа ингээд би амар мундаг шүү гэдэг сэтгэл бас өхөөс амар айдаг. Тэнгүүт дараа нь ингээл угаасаа хүн л юм чи алтай юм штэ. Тэгэл тэнгүүт тэр нь ингээд бүр доошоо нөгөө disappointment болчих үедээ тий. Надад ингээ урам хугарчих үедээ гэдэг тэр юмнаас амар айгаад. Тэгэхээр ингээд яг голоос ингээд бүх зүйлээ эхлүүл зүгээр санагдаад тий. Тэгээ дээрэс нь нөгөө нэг харилцааны тал дээр зүгээр сая хоёрын ярьж хахад нэг юм бодогцсон байхгүй юу? Нөгөө жишээлбэл нэг юм psychological factors гэдэг шүү дээ. Одоо хүмүүст яаж тэр мэдээлэл нь өөрийн мэдлэгөө очичдаг вэ гэх тэнгүүд жишээлбэл ингэдэг гэсэн. Би одоо жишээлбэл нэг юм ярьлаа шүү дээ. Тэр зүйл одоо би жишээлбэл минагаас нэг асуулт асуулаа заяа. Мина чи тийм хүмүүсийг юу гэж боддог вэ? Тийм хүмүүс дургүй байдаг бидтэй эсвэл дуртай байдаг үсттэй гэдэг ч юм уу нэг тийм асуулт асуулаа гэхэд мина тэр хариултанд хариулахгүй 4 секунд боллоо штэ. Тэгвэл тэр асуултанд дургүй байгаа юм шиг мэдрэмж төрдөг гинэ. Нөгөө одоо ямар нэгэн байдлаар одоо ингээд
нэг юм хэлэхэд тэрэнд ингээд хариулахгүй жоохон юм удаан ситуац үүсэх ингээд бодож байгаа ч юм уу эсвэл яхаар тэр хүн асуултанд нь анханаас дургүй байна да гэдэг тийм мэдээллийг нөгөөнд нь очингууд нөгөө нь асуултаа жоохон өөрчилдөг ч юм уу ярьж исэн юм өөрчлөх хандлага айгүй өндөр байдаг гинэ. Яа. Тэгээд тэрэн шиг бидний нөгөө нэг ийм одоо яг тэр үедээ бид нар ингээд яагаад тэр хүн дургүй байгаа боллоо гэдэг тэр одоо ийм дотоод мэдрэмжээ тэр үед болгонд ингээд үгээр илэрхийлж чаддгүй. Чи тэр хүн дуртайсан мэдэхгүй нэг л таалагдсангүй гэтэнгүүд маш олон тийм мэдээллийг бид нар өөрсдөө яг үгээр хэлж чадахгүй ч гэсэндээ тийм мэдрэмжийг авчдаг. Тэгм болохоор нөгөө gut feeling гэж байдаг. Тэнгүүд Зүн совин тийм зүн совин гороо ч юм уу за энэ хүн нэг иймэрхүү юм байна да гэдэг ийм мэдээлэл ч юм уу толгонд очсон байт юм болтлоо бид нар яагаад тэгэж бодсноо ерөөсөө анханасаа мэддэггүй штэ. Тэгэхээр ийм одоо яг харилцааны үед дээр ч гэсэндээ одоо биений илэмж эдрийн нөгөө чи ингээд юу дургүй байгааг нь хэлж чадахгүй байгаа ч гэсэндээ тэр хүмүүсийн ямар нэг хийсэн үйлдэлүүд нь чамд дургүй байгаа юм шиг мэдрэмж өгсөн бол нэг тэр ховны нэг бусдад нөгөө өгж байгаа юун дээр нэг асуудал тэгж бодохгүй байгаа үед тийм нэг бусд хүмүүст өөрсдөө илэрхийлэхдээ тэр тал дээр жоохон муу юм байна да гэж дүгнэх хэрэгтэй баха. Нэг одоо манай ажил дээр жишээлбэл нэг охин байдаг байхгүй юу? Бид тэр охинтой ингээд ерөөсөө анхандаасаа ерөөсөө ингээд найзууд болоход амар хэцүү байсан. Тэгээ би яагаад гэдгээ ерөөсөө ойлгохгүй. Одоо ингээд ярилцахад амар гоё юм би арилцгаас айгаад идэггүй тэгээд ойлголцоод айгүй амархан бохгүй юу. Тэгмүүд ягаад дургүй байснаа ингээ анзаарсан чинь ингээд хүмүүс ингээд одоо би жишээлбэл ямар нэг юм ингээ ярангуут тэрэн дээр ерөөсөө реакц үзүүлдэг байсан байхгүй юу. Дуртай байгаа мó дургүй байгаа нөө тэр нь мэддэгдэггүй. Тэгээд тэгсэн мөртлөө бусд хүмүүстэй ингээд тэр хүний ярьж байгааг ингээ харахаар ингээ амар инээж мэнэгээл ингээ нөгөө тэнгууд намайг би тэр үед ямар мэдрэмж авсан бэ гэхээр ингээ би амар жижигхэн мэдрэмж хүн шиг мэдэрсэн өөрийгөө. Ингээ энэ хүн одоо миний ярьж байгаа юм нэг сонирхолгүй тэгээд ингээ чухал биш санагдаад дээрэс нь надтай ярихтаа нэг тийм удаан хугацаанд ингээ хажуу зогсоод юм яриад идэггүй ингэж байгаа нь тийм байна да гэж бодсон чинь тэр хүн зүгээр ингээ бус хүмүүс өөр бусад бүх одоо манай ажиллаж байгаа хүмүүс тийм мэдрэмжийг тэр хүнээс авсан байгаа байхгүй тодорхой хэмжээнд. Тэгээ дараа нөгөө удаан хугацаанд ингээ ажиллаад эхэлсэн чинь тэр хүн ингээд бас өөрөө жоохон нэг тийм удаан хугацаанд одоо учрал шиг гэх юм уу жоохон ингээд хугацаа шаардж иж нөгөө бусд ингээд өөрийгөө илэрхийлдэг тийм төрлийн хүн. Тэнгүүд ингээд би болохоор шууд ингээд тийм хүнний 3 сар харьцсан юм шиг тиймэрхүү хугацааны нэг эхний өдрөөс шаардадсан байгаа байхгүй. Тэгэхээр яг учрал шиг ингээд тэр хүнд нөгөө нэг өөртөө ч бас нөгөө нэг нээлттэй байх тэр хугацааг нь олгоод өөрөө ч гэсэндээ ингээд нөгөө анхны алхмуудыг хийхэд нэг буруудахгүй юм шиг байна. Тэгжээч нөгөө нэг ингээд дараа нь ингээд тэр хүнээс тусламж хэрэг болох юм бол тэр хүн тусалдаг ч юм уу эсвэл чи ихлээд өөртөө нөгөө хэцүү байгаа үед нь анзаараа тусалдаг ч юм уу тэгжиж нөгөө нэг юм би бинийг ойлгох илүү гоё relationship-ийг нөгөө хамтдаа ингээд build хийх одоо build босгох бий болгох тийм яа хүн болгоны юм юу арга барил андаа энэ гэхдээ тийм санал харин тий. Би өчрлөг өөртөө амар ойлгох юм болов уу гэж утсч бас андаа юм шүү. Яаж вэ? Яг хэлэн дээр тэгэж бодоо. Тэгээ одоо ингээд нөө нэг хүнд тасгад цаг ордог мордог гээл тэнгүү надад л ямар цаг ордоггүй гэж басна. Би шууд дайрал ордог. Би яг амар ингээд зүгээр ингээд эхлээд амар хичээдэг болохоор тэр юм болов. Надаас амар хинээр гараад идэх байхгүй юу? Би яг ингээд тухайн нэг яг ойлгож ингэж хүлээж авахын тулд надаас амар хинээрийг зарцуулагддаг. Тэгэхээр би амар drained мэдрэмж аваад тэгээд тэрнээсээ болоод би тэр хүнтэй байхаар жоохон таагүй байна гэдэг тийм юм мэдрэмж аваад тэрнтэйгээ холбоод бодоод идэг гэж магадгүй бас сүүлд бодсон.
Тэр нь яха тухайн хүн гой сайхандаа муухайдаа ерөөсөө хамаагүй. Би хитрхи энерги зарцуулаад байгаа болохоор тэрэндээ ядраад тэрнээсээ болоод тухайн хүний талаар сөрөг бодлууд нь илүү давмгаалаад идэм болов гэж бодож бас үзсэн. Тийм би учрлалын тэр юутай бас амар яаж байна. Одоо ингээд би одоо тэгтээ яг 2 жилийн өмнө ч юм уу би өөрийгөө ингээд 2 жилийн өмнөх ануужинтай ингээд өөрийгөө харьцуулахад би хүмүүс эхний удаа таалагдах гэж амар хичээдэг байсан байхгүй ингээд өөрийнхөө дургуй хүн болчдөг. Тэгээд амар ингээл одоо ингээд би жишээлбэл дотны найзуудтайгаа эзэж тийм эффорт гаргахгүй штэ. Одоо ингээл гэр бүлийнхаа хүмүүстэй хүртэлтэй. Одоо бид нар ихний хүмүүстэй танилцахдаа хамгийн сайхан чанараа ихлэ харуулах гэж амар хичээдэг. Тэнгүүд ингээл аль болох ярьж байгаа ямиг нь сонсох гэж хичээн амар их инээн. Тэгээд өмнөөс нь юмнуудыг хийх гэж бас оролддог байсан байхгүй. Би жишээлбэл одоо нөгөө хүн ингээл цангаж байгаа юм шиг харагдаад тах юм. Ингээд тэнгууд ингээ хэлэхгүй ус авчирч өгдөг ч юм уу те. Тэр ингээ юм бүх юм жижигхэн юм тохиолдол өгж байгаа бүх юмд нь би ингээ хариу үйлдэл үзүүлэхийг хүсдэг. Тэгэхээр ингээ нөгөө толгой маань ингээ бүр ажилласаар агаад амар ядарчдаг. Тэгээд гэртээ ирэхээрээ юу вэ тэрэн дотор ус хийж өгч яах гээд байгаа гэж нөгөө юу одоо зөвхөн энэ жишээн дээр яг иймэрхүү жишээ биш шүү. Гэхдээ ерөнхийдөө нэг тэгчдэг бүх юмд нь гүгээл ингээл өмнөөс нь бүх юм хийх гээл үзэж мүзэл. Тэгээд нэг хөгшрөх тусам гэхдээ тэр юм арилт юм шиг санагдсан нөгөө хүн болгоны одоо нөгөө нэг зөвшөөрлийг approval-ыг авах гэж бид нар амьдрдгүй юм байна. Өөрийнхөө хийх ёстой юмыг эхлээд бодох хэрэгтэй. Өөрийнхөө хэрэгцээг яг миний яг хүсэж байгаа юм юу вэ гэдэг дээрээ илүү ажиллаж нөгөө байх хэрэгтэй байтал бусдын өмнө ингээ өөрийнхөө завч хөдлөөг илүү гаргаад тэр хүмүүсийн ажлыг нь хөөцөлдөх гэж явдаг ч юм уу. Бидний амьдралд бол байнга нэг тийм тохиолдод идэв штэ. Зарим хүн илүү их эффортыг гаргаад идэм мөртлөө зарим хүн тэрийг гаргаж чадаагүй дээ бас ингээд өөрийгөө ингээл ягаал те. Би ингээд ягаад зарим хүнд илүү ингээ сайн андаад идэм бол зарим хүнд би эсвэл ягаад ингэж юм өөрийнхөө хичээл зүтгэлийг гаргаж чаддгүй юм бол тэр гээд нэг тиймэрхүү юм. Тий шүү. Тэгэл ер нь яг би бас яг одоо саяны ярьж байгаа дээр болохоор зэрэг дандаа ингээл нэг хүн таалагдах гал танилцсан хүн болгонд таалагдах гал амар pick me girl царилаад яваад идэг юм бас биш л дээ гэхгүй. Зүгээр яг шинэ хүнтэй танилцах тэр моментод ингээд ягаад ч мэдгүй ингээд шинэ зүйл хүлээж авч байгаа гэдэг утгаараа одоо амар шинэ информашн мэдээллүүд орж ирээд штэ толгойд нэр нас ажил төрөл юу гэдэг тэгэл тухайн хүний над руу шидэж байгаа мэдээлэл болгоны чинь би процесслоод цэжлээд хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь хаяад нэтрийг тэгэхээр тэр чинь амар ядаргаатай процесс байгаа байхгүй. Яг тэрнээс би яг тэр хүнд ингээд би таалагдчихсан гэд ингэчгэн сан гэдэг үйлдэлийг бол би яг ингээд яг хичээл дээр бол айгу гаргадаг. Яг сайн баг олж авахын тулд. Тэ багштай таалагдах гэж хичээх хэрэгтэй. Жохон багштай таалагдах хэрэгтэй. Айр нэг тиймэрхүү юмнууд дээр бол айгу хэрэгэлдэг. Яг нэг юм professional нэг хүмүүст ч ондоо нүүрнүүд байдаг гэдэг байгаа штэ. Ондоо хүмүүст ондоо альбан. Тэр яг Гэтэ ер нь бол надтай яг эхний удаа уулзаад би таалагдааг бол 2 дахь 3 дахь удаага уулзвал би амар таалагдана та нарт гэж. Just so you know. Та бүхэн тандаж хэлэхэд манай подкастыг анх сонсоод таалагдахгүйсэн бол 2 дахь 3 дахь сонсоод үзвэл таалагдана. Яг мэдчихэв гэж. Тэ. Яа. Тэ нэг тиймэрхүү байна. Өнөөдөр бид 3 анхны сэтгэлдээ хүн анхны харцаар дурлаж болдгийм байна. Анхны харцаар дургу байж бас болдгийм байна. Тэгээд анх танилцж байгаа хүмүүстэй анхны сэтгэл маш богинохон хугацаанд үлддэг юм байна. Дээрээс нь бид те шууд сөрөг зүйл дээр нь илүү төвлөрч харахаар системчлэгдсэн байдаг. Тэр нь бидний амьд гарах survival instinctтэй холбоотой. Дээрээс нь та хэн нэгэнд энэ хүн надад дургу байж магадгүй гэж бодож байгаа чинь бас худлаа байх тохиолдол айгу бас ихэнхдээ байд юм бэ шүү. Гэх мэтчлэн
ерөнхийдөө анхны сэтгэл гэдэг энэ том сэдвийн хүрээнд ярилцлаа. Мэдээж хэрэг анхны сэтгэл цаашаа нь бол өөрчлөгдөх боломжтой. Зарим тохиолдолд яг анхны сэтгэл тэр чигтээ үлдээд юу ачна л та. Үлдээл тэр чигтээ алга болчихно. Гэтэ энийг бол өөрчлөх бүрэн боломжтой шүү. Тийм ээ манайх. Тэгээд гоё бодогдлоо нөгөө нэг юу Courage to be disliked гэдэг ном байдаг шүү дээ. Тэрнээс бидний ирсэн юмтай бас амар холбоотой байдаг баха. Ингээд хүмүүст үзэн ядагдах те зориг гэдэг нь тэгэл заримдаа ингээд угаасаа бидний үйлдэл толгоон дотор бүх юм 100% зөв юм шиг харагдаж байгаа боловч зарим хүнд тэр нь буруу очих тохиолдол гардаг. Тэгээд тэрэн дээр ингээд байнга ингээд бас сэтгэлээр унаад ахгүй бас хүн болгонтой бид нар найзуудаа халбгүй гэдэг шиг тий. Би сүлд амар гоё үг олж уншсан. Код гэх юм уу? Яг англиар болохоор зэрэг to you it's cringe, to me it's fun. That's why I'm happy but you're annoyed гэж байгаа байхгүй юу? Энэ үг бүр амар таалагдсан надад. Би энэ үгийг би сторидо хийх болно гэж шиг. Монголоор орчуулж тийм. Орчуулах юм бол яг чамд амар кринжиг одоо юу гэх юм бэ? Кринж л гэх баха. Кринж чамд кринж санагдаж байгаа чинь чамд би кринж санагдаж байгаа. Гэхдээ би бол хөвгчлөлтэй байна те. Би цагийг сайхан өнгөрөөж байна. Тийм учраас би жаргалтай харин чи надаас залхсан байдалтай байгаад байгаамаа гэж үг байлаа. Тэгээд энэ гоё үгээр өнөөдрийн подкастаа дуусгацгаая. Гоё үг шиг хүмүүс зүгээр. Тийм үг гоё гэдэг нас. Очлоо баярлаа. Бас зөндөө юм бодогдууллаа. Одоо эргэтлэн ихний хуралд оролцох хэвээр тэрийг энэ дээр ашигланаа гэж бодлоо. Ашгүй дээ. Хүртэл сонссон сонсогчдоо баярлалаа. Тэгээ бид гурав бас боломж олгоорой. Минада бас баярлалаа. Гоё яриаг мань төрж явсан та хоёртон баярлалаа. За тэгээд дараагийн ангиараа уулзтлаа баяртай. Баяртай.